todos, mi nombre es Andy. Hello everyone, my name is Andy. I'm from 大家好，我是来自秘鲁的罗小玲。안녕하세요, 페루에서 온 안디라고 합니다. Hola pessoal, meu nome é Andy. 하지메마시테, 私は Andy です. 설명요. 나는 Andy 기득. Sambatrano! Tabukinde utring hurgi Andy Ben. Welcome to today's video. For today's video, I'm gonna answer your questions that many of you guys sent me through Instagram and also some comments in the videos. And since I got a lot of questions, I cannot answer to all of them today. So maybe I will make another video later. Many of you guys were asking for some advice or maybe some ways for learning English or Korean. So I will make another video to talk about that later. But for today's video, I picked some questions that many of you guys were asking about myself. Also, some of you guys who are asking me to make other videos like reaction videos. Some of you guys were also asking me to sing any Mongolian song. I will be doing that later. If there is something in particular you would like to see, leave a comment. Okay, so let's start with today's video. Tahana sirsin ve. Bir peruges yersin. Perun, umun tamerik bedak orls. Bir perukin umun hisekt orshik arikipa hotod tursun. Ба багасаа перугийн нийслэл лима хотод амьдарсан. Мэргэжилтийн юу вэ? Би Перуд их сургууль явсан. Би тэнд орчуулагч мэргэжлээр сурсан. Одоо Солонгос хэл багшийн мэргэжлээр мастер сурч байгаа. Ямар хэл мэрэг бэ? Яаж сурсан вэ? Миний эх хэл бол Испани хэл. Латин Америкт ихэнх улс Испани хэлээр ярьдаг. Миний мэргэжил бол англи, хятад хэлийн орчуулагч. Тэгээд одоо Солонгост амьдардаг учраас Солонгос хэл бас сайн мэднэ. Хэдэн жилийн өмнө Португал хэл бас сурсан. Гэхдээ дандаа шийдлэдэггүй учраас сайн ойлгодог ч гэсэн яриж чадахгүй байж магадгүй. Хэдэн хүн надаас Япон хэл мэдэх үү гэж асуусан. Би 2 жилийн өмнө Япон хэл жоохон сурсан ч гэсэн одоо марцсан юм шиг байна. Энэ жил мастер төгсөөд дахин Япон хэл сурч эхлэх гэж байна. За, би яаж сурсан вэ? Перуд баг сургуулиасаа эхлэн англи хэл сурдаг. Үнэн дээр англи хэл бол Испани хэлтэй жоохон төстэй учраас бидэнд англи хэл сурах нь тийм ч хэцүү биш. Гэхдээ надад хятад хэл бол англи хэлээс амархан байсан. Ягаад гэвэл надад Перуд олон хятад найзууд байсан. Хятад найзууд Испани хэлсийг мэдэхгүй учраас би хятад хэл хурдан сурч чадсан. Тэгээд дараа нь нэг жил хагас хятадд сурсан. Португал хэлийг бол би Бразил кинонд маш их дуртай учраас зүгээр л сурсан. Тэгээд би Солонгост мастер сурмаар байсан учраас мастера эхлэхийн өмнө Солонгосын Gwangju гэдэг хотод нэг жил Солонгос хэл сурсан. Та мэрэг хэлүүдээрээ ярьж үзүүлээрэй. Okay, I don't know what to say, so I'm just gonna introduce myself, okay? Hola a todos, mi nombre es Andy, yo soy de Perú y ahora estoy estudiando una maestría en Corea del Sur. Mucho gusto.
Hello everyone, my name is Andy. I'm from Peru. Now I'm studying a master degree in South Korea. Nice to meet you. 大家好，我是来自秘鲁的罗小玲。小玲是我中文老师给我起的中文名字。我目前在韩国读研究生，认识你们很高兴。안녕하세요. 페루에서 온 안디라고 합니다. 현재 한국에서 대학원을 다니고 있고요. 만나서 반갑습니다. Olá pessoal, meu nome é Andy, eu sou peruana e agora estou morando na Coreia do Sul. Muito prazer. 하지메 마시테. 私は Andy です。私はペル人です。よろしくお願いします。선배노, 나mek Andy gidik. Tanışsında tadı ben. 설렁거스 헬 소락 히츠유. Би солонгос хэл сурахын өмнө хятад хэл сурсан учраас үг цэжлэх нь маш хэцүү биш байсан ч гэсэн надад солонгос хэлний grammar хэцүү байсан. Солонгос хэлний grammar бол монгол хэлтэй төстэй. Тийм учраас монголчуудад солонгос хэл сурах нь хэцүү биш гэж бодог. 몽골 хэл сураад хэрэг удаж байна вэ? 6 сар. 안디гийн хувьд монгол хэлийг сураад хэр удаж байгаа вэ? 6. 아, 독일에서. Би энэ жилээс энэ биш. би өнгөрсөн жилээс монгол хэл сурч эхэлсэн. Гэхдээ би сурч эхэлснээс хойш өдөр бүр давддаггүй байсан. Ба зүгээр чөлөөт цагаараа сурч байсан. ягаад монгол хэл сурах болсон бэ? Okay, so many people ask this question. тодорхой шалтгаан байхгүй. Би зүгээр гадаад хэл сурах дуртай. Түүхэн хэл миний сонирхлыг татаж эхлэх юм бол би түүнийг сурах гэж хичээдэг. Надтай хамт солонгос хэл сурсан монгол найзууд монголоор ярьсан үед би өмнө сонсон хэлтэй огт өөр учраас үнийхэр гихэлтэй гэж бодсон. монголын яг айл газарт очихыг хүсдэг вэ? Би зураг их харсан ч гэсэн газрууд нэр бол санахгүй байна. тэрэлж бас нуур би нуур руу явж үзмээр байна. тэгээд би одыг хармаар байна. Please гой үзэсгэлэнтэй газар санал болгооч. Please. Okay, that was all for today. I hope you guys enjoyed the video. If there is something else you want to see, you want me to talk about, please leave a comment. Or you can send me a message through Instagram. Thank you guys. Thanks for watching. Utsen baiklah. Tur bayar tem.